Орой минь дүргий. За энэ 7 хоногт Монгол улс зүүн өмнөд Азиас албан ёсны айлчлал хүлээж авлаа. Монгол улс бүгд найрамдах Филиппин улстай 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 51 жилийн хугацаанд Филиппиний талаас анх удаа өндөр түвшинд буюу гадаад харилцааны сайдын түвшинд айлчлал хэрэгжүүллээ. За Филиппиний гадаад хэргийн сайдын айлчлалын гол зорилго нь хоёр орны найрсаг харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чиглэлээ. За айлчлалын хүрээнд Филиппиний засгийн газар гамшигын эрсдлийг бууруулах, даван туулахад зориулж Монгол улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлсэн. За мөн албан ёсны хэлэлцээний үр дүнд хоёр орны хооронд гадаад харилцаа, спортын салбарын хамтын ажиллагааг үргэлжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурлаа. Монгол улс зүүн өмнөд Азийн өсрөнгөө хөгжиж байгаа эдийн засгуудын нэг Филиппин улстай найрсаг харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлж ирлээ. Монгол улс Филиппинийг зүүн өмнөд Ази дахь чухал түнш АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Филиппинтэй хөгжүүлж байгаа харилцаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолч ирсний зэрэгцээгээр зүүн өмнөд Азийн улс орнуудтай худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт зэрэг өргөн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа юм а. Филиппин улс ч зүүн Ази, зүүн хойд Азийн бүс нутагт улс төр худалдаа эдийн засаг, батлан хамгаалах, аялал жуулчлал, боловсрол зэрэг өргөн салбарт хамтын ажиллагааг тэлэх гадаад бодлогын шин чиглэл баримталж байна. Хагас зууны харилцаа хамтын ажиллагаагаа дүүнэн цаашд бүхий салбарт бодит хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө нэг хамтран ажиллагаа харилцан тохиролцлоо. Энэхүү түүхэн айлчлал Монгол Филиппиний харилцаа хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, улс төрийн яриа хэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцаа итгэлцлийг бэхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог баттгахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Филиппин Монгол хоёр улс нь эрх чөлөө ардчлал хууль ёсыг эрхэмлэн дээдэлдэг ижил үнэт зүйлстэй. Манай хоёр улс гадны нөлөөллөөс ангид өөр өөрийн бие даасан бодлого баримтлахаар тууштай шийдсэн адил төстэй талтай. Филиппин улсын бие даасан гадаад бодлого нь Монгол улсын 3 дахь хөршийн бодлоготой нийцэж байгаамаа. Монгол Филиппиний харилцаа энэ бол бас яг өнөөдөр эхэлж байгаа шинэхэн харилцаа биш л дээ. 2000 онд Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн Багванд Филиппинд албан ёсоор айлчилж байсан. За 2003 онд олон улсын парламентын холбооны хуралд тэр үеийн улсын хурлын дарга төмөр өчргөө оролцож байсан. Ямар ч байсан Монголын төрийн хоёр удирдагч Филиппинд төлөвлөсөн. За бусад шугамар за хоёр талын хувьд бол элчин сайдын яамдын шугамар идэвхтэй ажиллаж байсан. За Филиппинтэй Монгол улс бол энэ бүс нутагта бас ижил байр суурьтай. Филиппин бол энтх номхон талын үдэл санааг дэмждэг, энтх номхон талын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцдог. Монгол улс ч гэсэн өргөтгсөн ижүүрийн түншлэлийн харилцаагаараа Америк нэгдсэн улстай ерөнхий сайд хөрөлөх ажиллагатай 18 онд нотолцсон шүү дээ. Тэгэхээр 18 оны 2 жилчил байгаа энэ номхон талын үдэл санааг дэмжсэн Америк, Япон гэдэг. Тэгэхээр бол энэ талаар бол хоёр талд бол нийтлэг зүйл байна. Филиппин бол өөрөө бас бүс нутгийн бас хүчрхэг одоо ирээдүйн одоо гүрэн гэд нэрлэхээр Азийн баруудын дараах бамбар юм. Бамбар улс гэд нэрлэдэг. Тэгэхээр бол энэ чиглэлээр авах юм бол харж үзэх юм бол Филиппиний гадаад хэргийн сайдын айлчлал бол энэ Зүүн Азийн ирээдүйн хамтын нийгэмлэгтэй Монгол улсыг эзлүүлэх. За тэгээд Монгол АСЕАН-ы харилцааг бэхжүүлэхэд. Тэгэхээр бол Монгол АСЕАН хоёр бол холбогдсон. Цаашаа ингээ гүнзгий холбогдоход бол энэ Филиппин их нөлөөтэй. Одоогоор Монгол Филиппиний хооронд худалдаа эдийн засгийн харилцаа нэг их өргөн биш. 2023 оны дүнгээр 6.2 сая Америк долларын худалдаа хийж байна. 2021 оны мэдээлэлээс үзэхэд Филиппиний талаас Монгол улсад 1.5 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийжээ. Харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хамтран ажиллах талбараа өргөжүүлэх сонирхол аль талдаа байгаа юм а. Иймээс 2013 онд байгуулсан санамж бичгийг шинжилэн батлаж, хоёр орны гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлж байна. Ингэснээр хоёр орны хооронд харилцан ашигтай нийтлэг сонирхол бүхий салбарууд болох гадаад харилцаа, соёлын солилцоо, хөдөлмөр эрхлэлт, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээг эрчимжүүлэх юм байна. Боловсрол, соёл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хөдөлмөр, нийгмийн хамгаалал зэрэг салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцож, боловсрол болон хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах баримт бичгийн төсөл солилцлоо. Монгол улс англи хэлийг албан ёсны гадаад хэл болгосонтой холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын болон ихтэй сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн байдлаар бэлтгэх, чадварыг бэхжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Филиппиний талтай хамтран ажиллагаар
тохиролцлоо. Мөн нийгмийн халамж хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааны эргэцэн үндсийг бүрдүүлэх, түүний дотор нийгмийн асрамж, үйлчлэгээний салбарт хамтран ажиллах, Филиппин улсаас боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ, зэрэг салбарт ажиллах хүч авах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж тохиролцлоо. Филиппин Монголын засгийн газар мөн адил хурдтай хөгжиж байгаа эдийн засгийнхаа үр шимийг ард түмэндээ хүргэхийг хичээдэг нийтлэг үнэт зүйлээр нэгдэж байдгийг. Сая Бат цэцэг сайдтай хэлэлцээ хийх үедээ энэ онд Монгол улс дундаас дээш орлоготой эдийн засгтай улс болсонд баяр хүргэлээ. Хэлэлцээний үеэр бид хоёр орны эдийн засаг худалдааг дэмжих, тэр дундаа бизнесийнхний хооронд харилцаа холбоо тогтоох замаар дэмжиж, мөн хөдөө аж ахуй, ашигт малтмал, спорт, боловсрол, төрийн албан хаагчдын чадварыг бэхжүүлэх, англи хэлний салбарт хамтран ажиллах боломжтой гэдгийг ярилцсан. Филиппиний гадаад харилцааны сайд айлчлалынхаа хүрээнд Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ, Шадар сайд Амар сайхан нарт тус бараалхлаа. Монгол улсын засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан бүсчилсэн хөгжлийн бодлогыг тууштай амжилттай хэрэгжүүлж байгаа Филиппин улсаас туршлага, менежмент судлан хамтран ажиллахаар тохирч, гамшигын эрсдлийг бууруулах чиглэлд туршлага менежмент сайтай Филиппин улстай хамтран ажиллах талаар хэлцлээ. За энэ удаагийн айлчлалын хүрээнд Филиппиний засгийн газраас гамшигын эрсдлийг бууруулах даван туулахад зориулж Монгол улсад хүмүүлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ Филиппиний гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзахдаа бүсчилсэн хөгжлийг дэмжих болон аялал жуулчлалын бодлогын талаар дурдж, бүсчилсэн хөгжлийн бодлогыг тууштай амжилттай хэрэгжүүлж байгаа Филиппин улсаас туршлага судлан хамтран ажиллах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, уг салбарт бизнес хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Шадар сайд Амар сайхан Филиппиний гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзахдаа гамшигын эрсдлийн менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан болзошгүй гамшиг, осол эрсдэл, хохирлыг бууруулах, эрт зарлан мэдээлэх системийг боловсронгуй болгох чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохирсон байна. Манай улс өнөө цагт давтамжин нэмэгдэх болсон байгалийн гамшигтай тэмцэх чиглэлд Монгол улсыг дэмжих, гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахад эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Мөн хоёр талын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх хамтын хүсэл эрмэлзэлд илэрхийлж бид өнөөдөр гадаад харилцааны салбарт хамтрах санамж бичиг байгууллаа. Энэ баримт бичгийн дагуу ашиг сонирхол нэгдсэн хоёр талын болон олон улсын асуудлаар хамтран ажиллах, зохицуулах талаар хоёр талдаа үүрэг хүлээж байгаамаа. Хоёр орны хооронд спортын салбарын харилцаа хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоор 2013 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг шинжилэн байгууллаа. Ингэснээр олон улсын болон үндэсний тэмцээнд оролцож, багш дасгалжуулагч, тамирчдыг харилцан солилцож, найрсаг тэмцээн зохион байгуулах юм байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбартх хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлж, Монгол эмч мэргэжилтнүүдийг Филиппин улсад богино дунд хугацаагаар мэргэжил дэвшлүүлэх, сургалтанд хамруулах, чадварыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа Филиппиний талаас илэрхийллээ. Одоогоор хоёр орны иргэд 21 хоног хүртэлх хугацаанд харилцан визгүй зорчдог. Филиппин улсад Монгол улсын 120 орчим иргэн, Монгол улсад Филиппиний 377 орчим иргэн оршин сууж байна. Монгол улсын засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан бүсчилсэн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлдэг Филиппин улсаас туршлага судалж хамтарч ажиллахаар тогтлоо. Манай хоёр улсын найрсаг харилцааны гүүр болсон иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд иргэд харилцан визгүй зорчих тааламжтай нөхцөлийг улам бүр сайжруулах чиглэл талуу цаашд хамтран ажиллахаар боллоо. АСЕАН-ы үүсгэн байгуулагч гишүүдийн нэг 114 сая хүн амтай Филиппин улс 471 тэрбум Америк долларын дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 32 дугаарт, Азиад 13 дугаарт, АСЕАН-ы бүс нутагтаа 4 дугаарт бичигддэг. 2024 онд эдийн засгийн 6.2% өсөлттэй гарч дэлхийн хамгийн хурдтай өсөж байгаа эдийн засгуудын нэг өсрөнгүй зах зээл Аз номхон далайн бүс нутгийн шинээр аж үйлдвэрчж байгаа улс юм а. Тэгээ өнгөрсөн онд Монгол улсын гадаад бодлогод гарсан нэг шинэхэн одоо хувирлт гэдэг юм да. Хувирлтгий да. Ерөнхийлөгч хөрөлцөх өнгөрсөн онд Вьетнам, Лаост айлчлахдаа Вьетнамд очиод хэлсэн нэг чухал мэдгэл байгаа юм л да. Вьетнамыг бол Монгол улс 3 дахь хөрш гэж хардаг. Манай 3 дахь хөршт бол Вьетнам бол чухал түүхэн бүр байр суурь эзэлнэ гэд нэрлэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Филиппин ч гэсэн бас л 3 дахь хөршийн айлчлал гэж ойлгох хэрэгтэй болчиход байна л да. Тэгэхээр бол өнөөдөр ингээд манай гадаад бодлогыг харахад бол их олон талтай болцсон тийм ээ.
Монгол улс нь Филиппин улстай нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан биенээ дэмжиж идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Цаашид бүс нутаг олон улсын 500 дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаа. За Монгол улс бол ASEAN-тай салбарын яриа хэлцээний түнш, хөгжлийн түнш ирээдүйд яриа хэлцээний түнш болох зорилтын хүрээнд Филиппин улсаас үргэлжлүүлэн дэмжлэг авах сонирхолтой байгаа гэдгээ энэ удаагийн өндөр түвшний айлчлалын хүрээнд илэрхийллээ.